За бүгдэнд нь орой минь дүргийн энэхүү подкастыг сонсож байгаа тухайн мөчийн мэндийг хүргэе. За подкастын маань дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид арилжааны талаар биш, арилжааны зах зээлийн талаар биш, арилжаачин хүнд хэрэгтэй сэдвийн талаар ярилцах болно. За тэгээд өнөөдрийн манай дугаарт Care AI төслийн өсвөн байгуулагч ирсэн байгаа. За орой минь дүргийн. Орой минь. За манай сонсогч нарт өөрийгөө танилцуулаад ямар ажил хийдгүү, ямар прожектээр ажиллаж байгаа юм бэлээ. Сайхан дэлгэрэнгүй танилцуулаад өгөөрэй. За Адя Төмөр гэдэг намайг хүмүүс Ади эсвэл Адя гэдээ дууддаг. Уг нь хүний их хэмж мэрэгчлээ. Гэхдээ одоо сүүлийн 10 гаруй жил эрүүл мэндийн технологийн салбарт голчлон, эрүүл мэнд ба технологийн салбарт голчлон ажиллагаа явуулдаг. Тэгээд одоо сүүлийн үед бол Care AI гэдэг төсөл дээр голчлон төвлөрөө сүүлийн 4-5 жил ажиллаж байна. За тэрнээс өмнө бол Мэнд гэдэг төслийг эхлүүлж байсан. Энранил гэж шүдний имлэг гэсэн тэнд байдаг. Тэр бас манай одоо том охины нэртэй манай имлэг. Эмчтэй эмийн сан гэдэг төслүүдийг эхлүүлж байсан. Ерөнхийдөө яг нь нэлээд олон төслүүд эхлэж, фейлдэж, тэгээд заримаас нь босож зарим нь бас жаахан success rate нь гайгүй явж байгаа төслүүд бас байгаа. Товчхондоо юм. За одоо л яг зөвхөн Care AI гэдэг төсөл төр байгаа юу эсвэл өөр төслүүд төр ихэд өөр ингэсэн удирдах байгаа төслөө болоо. Одоо ерөнхийдөө хуучин үзэгчсэн төслүүдэд дийлэнхийн нөгөөд зөвхөн Care AI гэдэг төсөл төр байгаа. Тэгээ манай Care AI гэдэг төсөл бол бид нар ийм хуучин бид эрүүл мэнд гэж ярьдаг байж одоо Care гэж их ярьдаг болсон. Шалтгаан нь туйлын зорилго хүний эрүүл мэндийг сайжруулах гэдэг байгаа. Гэтэл сайн эмч, сайн эмнэлэг, сайн эмнэлгийн систем ч гэдэг юм уу те байхаас одоо хүний эрүүл мэнд 20% хамаардаг. Бусад одоо нийгмийн эдийн засгийн хүчин зүйл, тийм ээ, боловсруулалт гэдэг олон зүйлээс хүний эрүүл мэнд хамаардаг, 80% нь хамаардаг учраас бид нар care гэж одоо хүрээгээ жоохонд хэлээд индастрига care гэж нэрлэж байгаа. Тэгээ AI гэдгийн учир нь бид нар илүү web 2, web 3 гэдэг технологиудыг хослуулж, блокчейн, хэмэл оюуны технологиудыг хослуулж хэрэглэх ийм зорилготой болоод хэрэглээд явж байгаа болохоор Care AI гэж л нэрлсэн. Төслийн хувьд бид нар нэг ийм экосистем бүрдүүлж байгаа компани. Тэгээ экосистем гэдгийн хувьд нэг 4-5 төслүүдтэй. Тэгээ үүнийгээ хоорондоо бүгдийн интеграц хийгээд ингээд явж байгаа. Сонирхолтой манайх Care гэдэг нэртэй Mercy-ийн токен coin-ыг бас 21 онд гаргаж ирсэн. Түүнийхээ тийм учраас манай Care coin гэдэг энэ токен маань одоо бүх экосистемийн төслүүдийнхаа одоо native token болж ингэж явж байгаа үгээр бас холбогдож байгаа юм байна тийм. За би буруу санааг бол 24 оны Traders Forum дээр зочин спикерээр байжсэн баг тий. За би нөгөө тухайн үед зохион байгуулагч буюу нөгөө хүмүүсийн наан цаана гээд зохион байгуулах ажиллаж ерөөс яриан сонсч амжаагүй тухайн үед юуны талаар ярьж байсан бол түүхийг гоё иргэд жилийн өмнө гэж бодоход тий. За тэгээ тухайн үед ер нь энэ блокчейн гэдэг технологи web 2, web 3 гэдээ манайхан нэрлэдэг байгаа тийм. Энэ технологи эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөгөө үзүүлж болох вэ гэдэг үндсэн агуулгын талаар ярилцж байсан. За яг web 2, 3 гэхээр зарим хүмүүсээс ойлгохгүй ч магадгүй жаахан тайлбар хийсэн дээр бодож байна тийм. Ерөнхийдөө интернетийн одоо хөгжил гэдэг нэг ярьж чад нэг буруугүй баг. За web 2 гэдэг бол илүү хэрэглэгч төвтэй, илүү хэрэглэгч уншдаг, харилцдаг, чаталдаг те одоо бодит жишээнүүд нь YouTube, Facebook, Twitter гэдэг бидний хэрэглэдэг дийлэнх платформуд web 2 дээр суурилсан байдаг. За web 3 гэдэг нь яг web 2 дээр нэмэх нь төвлөрсөн бус гэдэг санааг голчлон гаргаж ирж байгаа. Web 2-ийн үед бол юу гэдгийг дата бол тухайн одоо датаг цуглуулсан компани өмчтэй. Дийлэнх компаниуд тэр датан дээрээс суурилсан маркетингийн гэдэг юм уу ийм замаар мөнгө олдог. За web 3-ийн үед бол дата бол одоо илүү тухайн хүний өмч хүний өмчт хүн өөрөө датагаа зарж болдог. Үгүй бол хүн тэр тухайн хүний дата илүү ийм аюулгүй, найдвартай хадгалагдах ёстой гэж ингэж үздэг. Үүнийг web 3 гэж яриад байгаа тийм. Та маш бүдүүлэг бас web 3-ыг хэлэх юм бол хэмэл оюун блокчейний нийлбэрийг web 3 гэж зарим нөхцөлд бас тайлбарладаг. Гэхдээ сүүлийн үед бол энэ блокчейн одоо хэмэл оюуны хослол бол интернетийн дараачийн хувьсэл юм а гэж ярьж байгаа тохиолдолч байгаа. Гэтэл хүмүүсүүдийн хэрэглээ одоо блокчейн AI-ийн за AI бол одоо харьцангуй хэрэглээнд аваад ирлээ тийм. Блокчейнийг бол ойлгохгүй ч юм уу хэрэглээ жоохон хөшүүн хандлага байгаа. Тийм учраас web 2, web 3 гэж технологийн интернетийн хөгжлийн дунд ийм гүүр үүсгэх шаардлага байгаа гэж үзэж байгаа юм уу. Өссөн өсөөгөө ирээдүйд бид блокчейн технологиг бүгд л хэрэгэлдэг, өөрөө мэдгүй хэрэгэлдэг болцсон байна бах. Амьдралын нэг хэвшил болцсон. Тэгээ өнөөдөр Wi-Fi бүгд хэрэгэлж байгаа. Гэхдээ ард нь ямар технологи ажилтгийг зарим нь магадгүй мэдгүй, зарим нь гэж бараг дийлэнх нь мэдэхгүй тийм. Яг тэрнтэй адилхан блокчейн технологи гэдгийг бүгдээрээ мэдэхгүй ч гэсэн түүний одоо бүтээгдэхүүнийг ашиглана. Одоо манайхан бол илүү тэр coin, token гэдгээр л ингэж буруу зөв ойлгоод яваад байгаа боловч цаад ардаа технологийн давуу тал гэдэг нь нэлээд өөр явж байгаа тийм. Энэ талаар
Traders Farm 2024 дээр яриа хийжсэн. Зөв. За тэгэхээр одоо сонирхолтой нь ингээд одоо ерөнхийдөө care гэдэг төслөл энэ технологийн хөгжлийг ингээд эрүүл мэндийн салбартай холбож штэ. Одоо ерөнхий болгоно одоо ингээд хар бараануудыг ерөнхий ойлгохоо тий. Тэгвэл одоо яг миний хувьд бол жишээл веб 2 ч юм уу веб 3 гэдэг зүйл яг ингээд танай төсөлийг яаж холбож өгсөн бэ? Тэ одоо яг энэ care гэдэг зүйлийн технологийн дэвшлиг одоо блокчейнийг ч юм магадгүй ашигладаг бол энийг ер нь ямар байдлаар тэ хэрэглэгчдэд энэ тэгээд яг одоо амархан болгох зорилттой юм уу? Эсвэл ингээд устдахгүй ч юм уу тэ одоо ер нь хэрэглэгчдэд ер нь одоо ямар давуу талаар энэ одоо танай төсөл явдаг вэ? За бидний ерөнхий аялал маань 20 онд бараг ихсэн гэж болж болно. Бид нар physically эмчтэй эмийн сан гэж төсөл байгуулад анх койноо гаргахдаа тэр эмийн сангийн эмчтэй эмийн сан өнөөдрийн CU шиг те CUJS шиг одоо баг эмнэлгийн CUж гэж нэрлэж болохоор те ийм олон цэгүүд байгуулна гэж нэртэд анх бид нар койноо гаргаж ирсэн. Одоо бодоход бол баг RWA нөгөө Real World Asset-ийн маягийн энэ токен гаргаж ирсэн байгаа юм те. Тэгээ түүнийхээ явцад дараад нь бол бид нар илүү physical төв байгуулахаас илүүтэйгээр технологиороо илүү гүнзгий шумби гэдэг өнцгөөс илүү одоо стратегийн өөрчлөлт хийгээд Care.ai гэдэг ийм компани нэрлээд ингээд цаашаа явж байгаа. Бид нар Care.ai гэдэг төслийн хүрээнд CarePay, GoCare, EduCare, CareCoin, LocalCare, CareCost гэдэг юм уу те ингээд 4-5 цав төслүүдийг бид нар 3-4 жилийн хугацаанд хөгжүүлж ярьж байна л да. Эдгээр бүх экосистемийн төслүүд маань нөгөө Care гэдэг токен earn хийдэг те, mine хийдэг, тэгээд зарцуулдаг, тэгээ хадгалдаг, тэгээд одоо шатаадагч гэдэг юм уу. Ийм токеномик экосистемд уягдж орж ирж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид юу хийв гэхээр эдгээр төслүүдийг Web 2 болон Web 3 дээр заримуудын Web 3 дээр хөгжүүлэлтүүдийг хийгээд зах зээлээр гаргаад тавьж байна. Жишээлх юм бол манай GoCare гэдэг алхалтын аппликейшн байдаг те. Walk to earn гэдэг концепттэй алхаад ямар нэг одоо care token-оо цуглуулад түүнийг урамшуул байдлаар хүртэж болно гэдэг юм концепттэй. Бид нар 10 алхалт тутмыг нэг care гэдэг token-ороо шагнаад шагнагдсан care-ээрээ янз бүрийн юм худалдаж авах боломж олцоог үүсгэж өгч байгаа. Жишээлх юм бол одоо гэхэд Mons компани Mons Group-ийн одоо ажилчид манай GoCare гэдэг аппликейшн дээр компаниараа алхаад тэгээ түрүүснүүд нь одоо юу гэдэг нь түрүүсний яг одоо эхний байрууд орснууд нь Mons-оосооч шагналт хүртдэг, манай Care-с ч одоо юу гэдэг урамшуул хүртдэг ийм маягтайгаар явж байгаа. За GoCare-ийн хувьд одоо нэг зах зээл дээр 150 орчим мянган хэрэглэгчтэй. 100 гаруй мянган хэрэглэгч нь Монголоос үлдсэн сонирхолтой нь дэлхийн бас олон улсаас хэрэглэж чанаас сонирхол татж байгаа гэх юм уу те. За нөгөө төгөр манай CarePay гэдэг төсөл бол илүү яаж бид нар эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй санхүүгийн одоо дарамтгүйгээр авдаг болгох вэ? Нөгөө талаасаа одоо 1990-с 2020 оны хооронд 30 жилийн хугацаанд монголчуудын 3 хүн дутмын нэг нь ядуу гэдэг юм үзүүлэлт байна. Гэтэл 19 онд хийгдсэн судалгаагаар жилд 20 мянган хүн эрүүл мэндийн шалтгаанаар ядуурж байна гэдэг хүртэл судалгаа байгаа. Тэрнийг 30 жилээр үржихээр баг монголчуудын 600 орчим мянган хүн эрүүл мэндийн шалтгаанаар ядуурж байна гэдэг юм одоо аргумент төвшүүлж болж байгаа юм л да. Тэгэхээр манай CarePay гэдэг төсөл яг үүнийг одоо бүтэн шийдэж чадахгүй ч багасгах зорилготой төсөл гэсэн үг те. Жишээлбэл өнөөдөр одоо манайх шүдний эмнэлэгтэй учраас би шүдээ жишээ аваад хэлчихье те. Шүдний цоорол гүн байх тусмаа тэр түүний зардал өндөр байдаг. Гүн цооролтой ингээ эмчилгээнд явах юм бол 300 400 500 мянга болно. Гэтэл шүдийг дөнгөж өнгөцгөөн цоорсон байх юм бол эмчилгээнд магадгүй 100 мянга. Үгүй бол шүдийг цооруулахгүй байх төрхлөх юм бол 7 мянга 10 мянга 20 мянга. Эсвэл хяналтанд бүр төрүүл орж ирж байгаа юм те. Гэтэл манайхан үүнийг зарим нь мэддэг хэрнээ хэнэггүй явдаг, зарим нь мэддэггүй учраас хүндрүүлчихэд эрүүл мэндийн зардал өндөр гаргаад байгаа. Тэгэхээр CarePay гэдэг аппликейшн маш олон эрүүл мэнд болон түүнтэй холбоотой мерчант одоо эрүүл мэндийн байгууллагуудыг нэгтгүүлээд эрүүл мэндээс гадна одоо фитнес тийм ээ гоо сайхан юу гэдэг нь care гэдэг салбартаагаа нийцсэн байгууллагуудыг нэгдүүлээд очиж өөрчлөх тутам нэг бол мөнгөгүй бол дараа төлбөртөөр өөрчлөж болно. Үгүй бол манай виртуал картуудыг худалдаж аваад хөнгөлөлтөд өөрчлөж болно. Кредит ирэхээ өсгөж болно. За мөн care илүүтэйгээр 1.5-аас 3x-ээр цуглуулж одоо болдог ийм тогтолцоог бид нар CarePay дээр хийсэн. Тэр бүхэл олон улсын одоо эмнэлгүүдэд энэ хүчин төгөлдөр болж байгаа. Бид нар Туркийн болон Солонгосын 100 гаруй сүлжээ эмнэлгүүдийг оруулах тарцсан байна. Тэгэхээр нэг бол монголчууд Туркид очиод сервис авах. Үгүй бол Солонгост амьдарч байгаа монголчууд Солонгосын эмнэлгээрээ CarePay-ээр үйлчлүүлж болж байгаа. Би одоо гэдэг би 100 мянган вон авахгүй бол 100 мянган вонтой эмнэлгээр Солонгосын эмнэлгээр үйлчлүүлчихэд яваад өгч Сөүлийн католик их сургуулийн эмнэлгээр шил үйлчлүүлчихэд яваад өгч боломж гэдэг юм. Ийм технологиг бид нар хийгээд өгчихсөн. Одоо Таиланд, Японч гэдэг юм зарим улс орны одоо өвөр Монгол эмнэлгийн улсын эмнэлгүүдийг бас холбох гэдэг хүлээгдээд байж байна. За мөн бид нар CarePay дээр удахгүй нэг сонирхолтой технологи нэвтрүүлэх гээд нэлээд одоо шаргуу ажиллаж байгаагийн нэг нь царай одоо гар утсны CarePay ап руугаа орлоо. Гар утсны камера асаалаа.
царайгаар шууд хүний даралт үзнэ. Шууд Face ID-гаар Face ID-гаар тий царайгаар даралт үзнэ. За мөн стрессийн түвшин тодорхойлно. За одоо mental health-ийг тодорхойлно гэдэг юм. Тэр үтэл сахартай болох эрсдлийг, даралт ихтэл өвчнөд болох эрсдлийг, зүрхний насжилтыг бүр цаашаага сүрээгийн эрсдлийг хүртэл тооцдог ийм технологиг бид нэвтрүүлэх ажиллаж байна. Сая манайх яг дашрамд хэлэхэд сүүлийн 2 жилийн хугацаанд бас одоо зарим нь бас мэддэг байж магадгүй Төв Азийн Казахстан улсын Астана хабыг Төв Азийн захирын өндөө гэж нэрлэж байгаа тэр хабыг тийм. Тэгээ Америк нэгдсэн улсын захирын өндөө гэж нэрлэж байгаа. Астана хаб дээр бид нэр Google-тэй хамтарсан Silkway Accelerator гэдэг програмд 23 онд хамрагдаад ирсэн. Монголоос 3 компани авсан нэг нь манайх. Сая сүүлд 24 оны сүүлээр яг Америк нэгдсэн улсын захирын хөндийн урт хугацааны одоо стартапыг хөгжүүлдэг програмд манайх одоо Монголоос анхудаага Төв Азийн 21 компани нэг нь манайх бас шалгараад яваад ирсэн. Тэгэхээр тэр одоо технологийн одоо тренд болж байгаа тэр газруудад нь технологийн тренд яаж явж байна, веб 2, веб 3-ыг хүмүүс хэрхэн яаж хэрэгжилж байна, крипто блокчейний хөгжил хаана байна гэдэг ч юм уу. Эдгээр зүйлсийг бас хараад ирсний хувьд бол одоо манайх илүү энэ төсөл дээр илүү одоо итгэл үнэмшилтэй олон улсын зах зээл дээр гарч болох юм байна гэдэг бүрэн итгэл төрсөн явж байгаа. Жишээлх юм бол бид нар Африкийн Нижериа гэдэг 240 сая хүн амтай зах зээл байгаа тийм. Тэр зах зээл рүү гарах ихний гэрээгээ хийчихсэн. Араас нь follow up митингүүдээ хийгээд явж байгаа. Нэг гих мэтчлэн ингээ яриад байвал манай төслүүдийн хэдэн төслүүд байгаа. Би сая төслүүдийн жишээ олгоод GoCare, CarePay гэдэг төслүүд өнөөдөр хүний амьдралд хэрхэн хэрэг болох вэ? Түүнийг нь бид нар блокчейн технологи дээр тэр баталгаажсан тэр одоо токеныг урамшууллын токеныг хэрхэн наашаага натив одоо токен гэх юм уу? Utility хэрэглээний токен болгож оруулж ууж орж ирэх вэ? Цаашаага энэ нь одоо илүү decentralized finance тал руугаа илүү health finance гэж нэрлэдэг. Тэр талын натив токеныг болгож хөгжүүлэх боломж олцооны араас хөгжлийн шатанда явж байгаа гэж бас хэлж болох юм уу? Тэгэхээр хэрэглэгч бол ер нь зүгээр л аппликейшн датаал одоо өөрийнхөө бүртгэлийг үүсгэсэн бол зүгээр ингээл өдөр тутам хийдэг алхалтынхаа төлөө одоо токен цуглуулад тэгээд тэрийг ер нь бол ирээдүйд ямар нэгэн хэмжээнд үрхээр нь тэрийг бол ер нь баг мөнгө хэрэгсэл болгож хөнгөлөлт авах ч юм уу эсвэл баг тэрүүгээр төлбөр тооцоо их маягаар ашиглаж болж шүү дээ. Яг зөв сая би сүүлд нэг баахан англи үг мөг ашиглаад ингээд монгол үгээр хэлэхэд аягүй төвөгтэй учраас ингээд англи үгнүүд зарим нь ашиглажлаа те. Энийг хүн ойлгоход төвөгтэй байхгүй те. Health finance гэж юу вэ? DeFi гэж юу вэ? Тэр нь яад юм. Гэтэл үүнийг ойлгоход төвөгтэй учраас хэрэгжилж чадахгүй. Хэрэглэж дадсан зүйл нь өнөөдрийн бидний веб 2 гэж яриад байгаа энэ Facebook одоо юу гэдэг юм бидний гар утсан дээр бүх төрлийн апууд. Эдгээр апуудыг хэрэглэснээрээ тэр урамшуул авснараа ингээд ямар нэгэн байдалд ашиглаж болдог юм болцоог бид нар ингэж care гэдэг энэ AI гэдэг төслийн хүрээнд бий болж байгаа гэж илэрхийлж байна. За тэгэхээр одоо арилжаачдын хувьд бол одоо эрүүл мэнд бөгөөд одоо за яг эрүүл мэндийн асуудал жоохон хойно илэрдэг байж магадгүй. За ер нь бол хамгийн түрүүнд өдөр тутам бол энэ сэтгэл зүйн асуудал гэдэг зүйл ерөнхийдөө баг алхам тутамд угаасаа байнга явж байдаг. Гэрэл өвс өдөр гэдэг шиг харилцаа хийж байвал тийм робот л биш бол ямар нэгэн байдлаар баярлах уурлах те. За шонзон санах ч юм уу эсвэл юм стресстэй юмнууд байгаад байгаа. За тэрнээс тулгуурлаад одоо бид нар тэр маань бүр ингээ бидний амьдралын чанарт нөлөөлж ийж ер нь анзаарвал нөлөөлж байдаг, анзаарахгүй бол ер нь анзарахдаггүй нөлөөлцөө явж байдаг тий. За би арилжаанаас ямар нэгэн сэтгэл зүйн одоо хөдлөл одоо за сайнаар ч өнөө муугар жаалаа гэж тэрийг би хажуудлынхаа хүнд гаргадаг ч юм уу. Эсвэл нийгмийн харилцаанд гаргаад явж байдаг. Бүр цаашлаад бид нар бол мэдээж одоо юм гүү зайхтаа арилжаа хийж бол баг их хүмүүс чадахгүй. За эсвэл ингээд алхаж зайхтаа хийх гэдэг юм уу. Тэдгээр зүйлүүд байхгүй ихэнх юм одоо суугаа буюу босоо байдалтай. Одоо хөдөлгөөний дутагдалт ерөөд орохоор хэмжээний баг байж байдаг болов гэж бодож байна. За тэгээд манай арилжаачдын ихэнх чинь бас одоо юм full time биш те одоо яг өөртөө цагаа зарцуулаад зөвхөн арилжаа бөгөөд амьдралаа аваад явдаг хүмүүс бол магадгүй өөртөө юм цаг хөдөлгөөнд цаг зарцуулах хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс маань яг ажлын яжгаар за бас ингээд хичээлийн яжгаар хийдэг учраас ер нь ингээд дахиад суух цагаа нэмээлээд. Тэгэхээр бидний эрүүл мэндэд бас тодорхой хэмжээнд ингээд сөрөг үр дагаврыг бол арилжаа өгч идэг л та. Тэгэхээр одоо бид нар одоо ингээд арилжаачид юм хөдөлгөөний дутагдaltaй хүмүүст одоо ч юм уу төлөвлөний дутагдaltaй гэх шинэ эрүүл мэндийн эртнээс ингээд хамгаалж авахын хувьд бол ерөнхийдөө танай төсөл төр ерөнхийдөө одоо бид нар хэрэглэгдэх ч юм уу тийм ингээд хамгийн ойр тусгаар ингээд хэрэгжилж болох бүтээгдэхүүнүүд ер нь юу байх вэ? Одоо жишээ саяны надад бол тэр хэрвээ тэр Face ID-гаар уншдаг одоо үйлчлэг ороод ирэх юм бол тэр чинь ингээд одоо депресс ч юм уу тийм иймэрхүү зүйл байх юм бол мэдээч ингээд амар тустай санаж байгаа хгүй тийм үнэхээр ингээд өөрийн царийг уншуулаад за би бол яг өөрөө мэдрээгүй ч гэсэн ингээд уншуулсан чинь үнэхээр одоо юм байна зөв шийдвэр гаргах боломжгүй байна гэх юм бол одоо тэр үед бол ингээд бас бойлчиж болж шүү дээ. Тэгэхээр тэдгээр талаас нь бас ингээд жоохон арилжаачтай талаас нь жоохон уялдаг юм ярил. Ер нь альва хүний мэрэгжил ажлаас хамаарат мэрэгжил шалтгааллах өвчин гэж байдаг тийм. Жишээлбэл уулуурхаан хүмүүсүүдээс хамаасдаг өвчин, жолооч нарын өвчин, эмч нарын өвчин, багш нарын өвчин гэдэг тусын өвчнгүүд байдаг. Тэрнтэй адилхан арилжаачдын өвчин гэж бас байна тийм. Тэгэхдээ яг арилжаачдын кейслүүдээр илүү
суугаа ажилдаг те илүү юм руугаа фокус хийдэг тэр хүмүүсүүд их гэсэн үг те. Арилжаачдын дийлэн хэв шинж бол за ялангуяа Монголоос бол арилжаа энэ гэхлээр нөгөө цагийн зөрүү их гарна те. Цагийн зөрүү гарахлаар яг тэрнийгээ дагаад нойрны хямралд ордог ч гэдэг юм уу. За тэгээд нойрны хямралд орохгүй бол кофе их уудаг ч гэдэг юм уу те. Тэрнээсээ үүдээд буруу хооллолт, буруу амьдралын хэм маягууд үүснэ те. За нөгөө талаас арилжаа дандаа амжилттай болохгүй, уналт босолт бүх юмтай. Сонирхолтой хэлгээд би бас арилжаа хийжсэн. Гэтэ алдсан нь л гэхээс биш. Онож байгаагүй. Гэтэ онохгүй байхаар айгүй их тийм депресд орох те ийм асуудлууд үүсдэг юм байна. Тэгэхээр миний одоо ийм сэтгэл зүй бол арилжаа их сэтгэл зүй жишээлбэл биш байгаа хэрэг те. Тэгэхээр тийм их мөнгө алдаж онож ингэж явж байгаа үед бол ялчгүй стресс, сэтгэл зүйн хямрал, ментал хэлтийн асуудал арилжаач дээр дагаад гарч ирнэ. За тэгэхээр яг стресстэй үедээ арилжаа хийхлээр яах вэ? Стресс айлуулах буулгаж яж хийх гэдэг юм. Бүр болохгүй бол алдаад байгаа бол хэд хоног нэг пауз авч байгаа дахиад эрхлэх гэдэг юм уу те. Энэ стратеги өөрөө эрүүл мэндтэйгээ сэтгэл зүйтэйгээ зайлшгүй уялдаж явж ах хэрэгтэй болов уу гэж ингэж боддог. Тэгэхээр мэдээж хүн чинь ингээ хөдлөхгүй суугаад ахаар чинь нурууны өвчин үүсч гарч ирнэ. Арилжаа гэлтгөө монголчуудын нурууны өвчлөл асар их байдаг. Хөдөлгөөний дутагдaltaа бол яриад байх хэрэг байхгүй болчих маш их үүсдэг. Хэдэн тоо баримт урдах юм бол монголчуудын одоо хоёр хүн дутмын нэг нь илүү дэлжинтэй байгаа өнөөдөр. 5 хүн дутмын нэг нь хит тарган байгаа. 5 өвчин дутмын нэг нь одоо энэ илүү дэлжин хөдөлгөөний дутагдлаас болж үүсэж байгаа. Ингэж ярихгүй болохоор хүмүүс мэддэг. Нийгэм бол арх, тамхи, стресс нэг амар хортой өвчин зүйлж яриад байдаг. Гэтэл энэ гурвын чинь нийлүүлснээс хортой өвчин зүйл хөдөлгөөний дутагдал тархалт үүсэж байгаа. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх юм гэж те. За бүсгүйчүүд бол янз бүрийн эм уух муух гэж бүр янз бүрийн аргаар үздэг. Бүдрээл мэдчихэж байгаа, шавуу хүртэл явж байгаа. Гэтэл хүм бүхний хийж болох гар доор ийм боломжтой зүйл бол алхалт. Алхаснаар одоо үгдгийн маш их давуу талууд үүс. Жишээлх юм бол залуу хүмүүсүүд нас урж байгаа кейс маш их та сонсч ирсэн гэж магадгүй те. Миний эргэн тойронд ч бас байгаа да. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол 10,000 алхалтыг одоо зөвлөдөг болвол одоо орчин үед 4,000-аас дээш 1,000 алхалт тутамд гинтийн үхлийн нас уралтыг 15% бууруулж байгаа. Тэгэхээр өнөөдөр би 5,000 алхачвал 15, 6,000 алхачвал 30, 7,000 алхачвал 45%-аар гинт үхэж магадгүйгээ бууруулж байгаа. Тэр үтэл 50 гаруй нэр төрлийн хавтраас өвчин сэргийлж байгаа. Тэр үтэл шүдний өвчин хүртэл алхаснаар одоо буурч байгаа. За мэдээж стрессийн төвшин бол алхаснаар маш их буурдаг. За зүрх судасны өвчин, чихрийн шижимтэй бол яриад хэрэггүй. Бараг алхалттай холбоотой биш өвчин гэж байхгүй. Алхалттай холбоогүйгээр өвчин сэргийлэх тухай ойлголт багч байхгүй. Тэгэхээр алхалт гэдэг бол ийм нэг Япон хүний ном мөртлөө байдаг шүү дээ. Алхаснаар бараг биеийн эрүүл мэндийн 90% эдгэнэ илаашуулна. Нэг худлаа одоо ийм үг лоозон биш. Тэгэхээр алхалтыг нэг хүмүүс бол алхаж байгааг бол бүгдээ л алхаж байгаа. Гэтэл түүнийг хэмжиж чадчих байгаа юм уу? Мотивац өгч чадчих байгаа юм энэ олон асуудлууд байгаа. Үүнийг манай технологи шийдэж хийж байгаа. Ер нь алхалтч бай, сургалтч бай, аливаа зүйлийг ингэж хүнд дадлыг бий болоход дэлхийд шалгарсан хоёр арга байна гэж байгаа байхгүй. Үүний нэг нь урамшууллын арга, нөгөө нь тоглоомчлсан арга. Зарим хүмүүс англи хэл сурахын тулд Duolingo гэдэг аппликейшн хэрэглэж үзсэн байдаг. Магадгүй сонсцсон байх. Дэлхийн хамгийн алдартай gamification одоо ийм англи хэлний аппликейшн. Duolingo гэдэг аппликейшны хамгийн хийж чаддаг хоёр юм өдөөл энэ хоёр. Хүн өдөр болгон орох юм бол түүний шагнаж оноо өгдөг. Өдөр болгон орох юм бол түүний шагнаж одоо урамшуулдаг. Өдөр болгон орох юм бол түүний шагнаж тоглоомжуулдаг. Тэгэл яг юм үетэй те. Яг нөгөө PUBG тоглож байгаа юм шиг, үе ахиж байгаа юм шиг ийм үеичтэл ахдаг. Тэгээ өөрөөр хэлбэл англи хэл сурахад донтуулах замаар англи хэл сурах гэж. Нэг өдөр би Duolingo аппликейшнийг хэрэглэхгүй болвол миний ингээд 20 одоо 200 өдрийн хөдөлмөр маань норж унахж байгаа байхгүй. Тийм болохоор хүн өдөр болгон Duolingo аппликейшн руу орж хэрэглэхийг зорж байгаа. Яг энэ арга. Хүнийг алхуулдаг туршилтаа болгоёг бол өдөр болгон тэр алхалтыг нь сэтэлжүүл, дэмжиж өгдөг ийм зүйл хэрэгтэй. Тийм учраас бидний зүгээс эхний ээлжинд авч байгаа арга хэмжээ бол 10 алхалтыг 1 кэр гэдэг токенороо шагная. Шагнасан кэрээрээ шүдэ эмчлүүлж болж байна. Одоо шил бид нар мяттай хамтраад мятын майлыг алхаад худалдаж авъя гэдэг концепт хэрэгжүүлэх гээд явж байгаа. Яриа явж. Өөрөөр хэлбэл яагаад мят бид нартай хамтрах хэрэгтэй тийм. Яагаад гэвэл онгоцны зорчигчдын жим буурахад онгоцны зардал нь дагаад бүрдэг. Учираас бид нартай хамтрах хэрэгтэй тийм. Нөгөө талаар бид нар ингээд нийгмийн хариуцлагатай тийм ийм бүтээлч маркетингийн саналыг байгууллагуудад төрд тавиад явж байгаа. Тэр өнцгөөс бид нар өмнө жил хамтдаа алхасгаа гэдэг үндэсний кампаниг Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газартай хамтарч хэрэгжүүлэх гээд ингээд эхлэж хатандаа явж байгаа. Ер нь жоохон мөнгө санхүүжилттэй бол батаагаар ингээд хагас нь бүтээд хагас нь бүтгүй ингэсэн. Энэ жил түүнийгээ дахиж
одоо нэвтрүүлэх зорилготойгоос ажлууд явж байна. Тэгэхээр алхалт гэдэг юмыг ийм сайн тренд болгохын тулд энэ Go гэдэг аппликейшн бас ажиллаж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр одоо бид нар бол жишээлбэл одоо эрүүл мэнд бодохын тулд бол айгүй ихтэй юм мөнгө хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Одоо жишээл за одоо бие тордохын тулд ч юм өөрт хэрэгтэй зүйлийг за нэг жин бүртгүүлж ихээр тэдтэй тэнд нэг спининг ч юм уу те за усан цэлихээр тэд гэлээд. Гэтэ яг одоо үнэхээр хайвал бол үнгүү тэг мэдлэг бөгөөд мэдээлэл байх юм бол өөрөө ингээд урчин сэргийлэх замаар за эсвэл ингээд анхан шатантаа ингээд авч чадах юм нэг боломжууд бол амьдрал таасаагүй байгаад байдаг тийм. Тэгэхээр тэр талаасаа бас тэрийг одоо яг нэг зуршаал бөгөөд за нэгт сануулгах байдлаар тэгээ хоёрт ингээд бүр дадал болох хэмжээнд ингээд сануулаад хажуудлаас нь ингээд одоо юу гэх цаг нь боллоо шүү гэдэг ч юм уу тэр талаас ингээд амьдралын нэг дадал болчвол нэлийн одоо амьдралын чанар ч гэсэн нэлийн сайнаар нөлөөлөх болов гэж бодож байна л да. За окей тэгэхээр ер нь бол зүгээр би бол жишээлбэл Go Care гэдэг аппликейшнаар л бодож ирсэн байхгүй юу. Зүгээр нэг юм алхаал оноо цуглуулаад тэнгуут нөгөө альцсан дээр нөлөө хөнгөлт авч болох компаниуд байсан те. Гэтэл ерөнхийдөө бол баг юм бүтэн экосистем явж штэ та ард нь одоо одоогийн байдлаар хэрэгжиж явж байгаа 4-5 төсөл байна. Гэтэл дахиад яригдах төслүүд бас байгаа те. Тэгээ эдгээр найл эзний хоорондоо уялдаа холбоотой болсон токен найлалн дээр үйлчлэнхээр ер нь нэлээд том одоо төсөл гэж одоо би бол харж байна. Уул нэг л аппликейшн гэж бодоод явж байсан. Гэтэл бол нэлээд явцсан байгаа. Бүр аймаг том экосистем төрөл гэж бодож байна л да. Окей. За тэгээд бид нарт буюу манай Discord-ийнхэнд бэлэгтэй ирсэн гэж сонссон. Тэгээд бид нар бас яаж гэрээ гэдэг одоо хамт олонтойгоо яаж болох вэ гэдэг тал дээр биднэрт санал болгох зүйл буюу хамтын ажиллагааны зүйлүүд юу байж болж байна. Яг зөв. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд яг бидний экосистемийн төслүүдэд хөгжүүлсээр ер нь бол айгуу чимээгүй байсан. Цаашдаа ч гэсэн хөгжүүлсээр л мэдээж байх болно те. Одоо төгс болцсон зүйл биш. Энэ бол бас одоо MVP гэж нэрлэх юм уу, фаз 1 дээрээ явж байгаа төслүүд бол байгаа. Бид нар крипто сонирхогч, за мөн одоо трейд сонирхогч, трейдинг одоо энэ гэр бүлийнхэнд за нэгдүгээрт бид нар CarePay гэдэг платформ дээр та яг одоо ч гэсэндээ бас орж болно. Swing 423 гэдэг промо код хийгээд тэгээд манайхан ийм 3 виртуал карт зарддаг. За виртуал картын үнэ нь 1 сая төгрөг, 500 мянган төгрөг, 200 мянган төгрөгийн үнэтэй. Аль ч картыг байсан хамаахгүй промо код дээр нь үнийг төвчүүлээд тэр картыг 80% хөнгөлөлтөд авч болно. Яг одоо зөвхөн Swing Traders-ийн community зориулж те. Тэр картыг аваад яах юм гэж те. Хэрэглээний юм те. Яг үнэ. Нэгт та бүхэн тэрийг авснаар CarePay дээрх нөгөө кредитийн эрхээ өсгөж болно. Жирийн хүнд манай дээр нэг 50 мянгаас нэг бүр хамгийн сайндаа 1.8 сая л эрх үүсдэг. Тэгвэл Swing Traders-ийн энэ картыг авснаар 5 сая хүртэлх эрхийг үсгэх болцоо нэг нээж. За хоёрт манай энэ Care token-ыг жирийн хүн 1x-ээр л те цуглуулдаг болвол 1.5-аас 3x түвшинд одоо өндрөөр ихээр те цуглуулах боломжийг нээж. За гуравт нь картыг авснаар манай дээр одоо конфирм болсон эрүүл мэндийн болон бусад одоо байгууллагуудаар хөнгөлөлтөө үйлчлэх боломжтой. 3-аас 50 хүртэлх хувийн хөнгөлөлт идэх боломжтой. За ялангуяа манай Platinum картыг авчлаа гэж бодвол Турк болон Солонгосын эмнэлгүүдээр 20% хөнгөлөлт эзэлж болно. Тэгэхээр тэнд очиод мөнгө бол бас хөөрхөн гарна. Нэлээд үнэтэй шүү дээ, тэ. Магадгүй 20-30 сая гараад авчихна. 20 саяын 20% гэдэг бол бас баггүй мөнгө баг, тэ. Юунийг хэмнэх боломжийг бид нар монголчуудад олгож байгаа. Ялангуяа Swing Traders-ийг олгож байгаа гэсэн. За хоёр дахь бэлэг нь та одоо би бол нэг уриалмаар байна. Хэрвээ трейд хийхийн өмнө стресстэй асуудалтай байвал алхаад нэг үзэр. Магадгүй 500хон ч гэж болно, 1000хон ч гэж болно. Гадаа алхачаад ороод ирэх нэг хэрэг, тэ. Тэгвэл бид нар Go Care дээр зөвхөн traders нарт тусгай юм код өгж жоод одоо тэр кодоо хийж ордог ийм алхалтын чаленжийг бид нар зарлаж өгч болж байна. Тэгэхээр traders community хэд байдаг юм? 1000 бол 1000, 100 бол 100-аараа алхаад хоорондоо гол нь уралдан те. Бүгдээ 13 ч юм уу муучиг тоглож үзсэн таах те. 13 тоглохдоо бид нар 50000 төгрөгийг булаад тоглодог шүү дээ. Модель яг адилхан ажиллана. Нөгөө 13 тоглоход булдаг 50000 төгрөг нь манай хувьд бол 50000 ч юм уу 50 ч үт юм уу 500 ч үт юм care гэсэн. Тэгээд болонгууд хожсон нь те ялсан нь төрүүлсэн нь одоо магадгүй 50,000 care авах юм шин. Тэгэхээр эн чинь нөгөө энэ Нобелийн шагнал авсан эрдэмтний судалгаа авахгүй энэ. Өөрөөр хэлбэл хэрвээ би турыг гэх юм бол надтай хамт байгаа манай эхнэр, манай найз, манай ажлынхан турах юм бол би дагаад турна. Тэд нар таргалах юм бол би дагаад таргалдаг. Тэд нар эрүүл байх юм бол би дагаад эрүүлж, өвчтэй байх юм бол дагаад өвчтэй болдог. Яг тэрнтэй адилхан би ганцаараа алхахаар нэг тийм сонирхолгүй юм шиг, тэнэг юм шиг те хэмжихгүй бол бүр сонь. Найзуудаараа алхаад тэнд чинь өрсөлдөөний механизм явж байгаа. Би батагаас илүү болмоор байна, доржоогоос илүү болмоор байна. Юугаар харсан чи лидербордоо харсан чи би хоёрт явж байвал төрүүлэх гэж хичээнэ. Баян одоодонд явж байвал ядаж арайчтай гэдэг те
одоо уртлынхаа хүнийг гүйцэх гэж хийж байна. Ингэснээр бид алхалтыг дэмжиж өгнө. Үүний ард цаана аюу тум экономик, аюу тум эрүүл мэнд, аюу тум нийгмийн одоо ийм асуудлуудыг шийдэж байгаа ийм хандлагаар гардаг. Ташрамд хэлэхэд 7 хоногт 120 минутаас их бага алхдаг хүн дээр харьцуулсан судалгаа байдаг. Их алхдаг хүн нь бага алхдаг хүнээс жилийн эрүүл мэндэд зарцуулж байгаа зардал нь 3 дахин бага байдаг гэвэл яг. Тэгэхээр хэрвээ би өөрийнхөө эрүүл мэндэд их мөнгө зарцуулаад багасгамаар бол алхах. Өөрийнхөө эрүүл мэндийн зардал чинь жишээлбэл маш энгийн жишээ өвөлний ханиад төрөл хүүхдийн эмэнд хэдэн төгрөг өрдөг л. Түүнийг багасгамаар байвал алхах гэсэн. Улс эрүүл мэндийн даатгал хоосорчлоо гэж гадуур яриад байна те. Улс эрүүл мэндийн даатгалынхаа зардлыг бууруулмаар байвал улсынхаа иргэдүүдийг алхуул гэдэг ийм том бодлогын концепт ардан байдаг. Судалгаанууд нь битүү хийгдсэн байдаг. За тэр битэл намайг Төв Азад байж хахад Узбекийн засгийн газар ковидын үеэр яг Узбекийн иргэдэд алхах юм бол яг бодтоор 30 хоногт $30 өгчөөсөн ийм жишээ хүртэл байдаг. Яг гэхдээ тэр төсөл фейлцсэн Узбект. Яагаад фейлцсэн гэхээр Узбекийн засгийн газар өөрсдөө технологигээд тэр нь бизнес модельтайгаа уялдахгүй байсан учраас асар их мөнгө иргэд рүүгээ өгсөн араас нь ловер мовер гарч ирсэн те. Тэгээд тэр төсөл фейлцсэн байдаг. Хэрвээ тэр төслийг амжилттай болгож чадах юм бол уг нь бол иргэдийнхаа урт хугацаанд зардлыг бууруулах боломжтой. Алхалтын апп дээр дэлхийн хамгийн алдартай аппликейшн Sweetcoin гэх аппликейшн байдаг те. Sweetcoin бол дэлхийн 600-аас 600 саяас дээш хэрэглэгчтэй Английн засгийн газартай хамтардаг. Засгийн газартай хамтраад одоо үндэсний хэмжээний чаленжууд, кампайнуудыг хийдэг. Чихрийн шижингийн эсрэг одоо ийм кампайнуудыг хийдэг. Team платформ. Манай GoCare-ийн ялгаа нь зөвхөн алхалтаас гадна бусад нөгөө care сервисүүдтэйгээ интеграц хийж орж иж байгаа учраас экосистемийн нэг бүрдэл болж орж иж байгаа учраас нэлээд ялгаатай болоод давуу талтай гэж бас бид найдаж байгаа. За мөн ахаад нэг 3 дахь бэлэг нь юу ажиллах вэ гэхээр одоо та хэд маань аюу гоо ингээд одоо видеонууд хийгээд рекордууд хийгээд зөндөө их босрлын одоо бараг видео контентуудаа болцсон байгаа тийм. Эдгээр контентуудаа манай Educare гэдэг платформ дээр байршуулад контент үзээд care earn хийдэг, контент үзээд мөнгө олж болдог болцыг бид нээж өгч байна. Трейдерс нарт. Тэр контентыг хэн үзэх юм мэдээж трейд мундаг трейдийнхаа одоо чадварыг мундаг болгомоор байгаа. Трейд хийдэг нөхдүүд л үзэж байгаа тийм. Гол нь контент үзэл олоод байх биш. Контент үзлээ араас нь тестээ бүгдэж мэдлэгээ баталгаажуулсны дараагаар care earn хийдэг. Тэгээд одоо яваад байх тутам одоо та хэдийн Discord дээр ингээд цол байгаа шүү дээ. Тэр цолоо ингэж баталгаажуулж авдаг байдлаар хийсэн ч болно гэсэн. Өөрөөр хэлбэл Care Token, Care AI гэдэг энэ одоо компани бүтээгдэхүүнүүдийг танаа трейдерүүдэд зориулж бид нар ийм кастом хийх болцоонуудыг гаргаж иж болно. Түрүүний хэлсэн нөгөө face scan те мөн ялгаа авахгүй. Яг стресс гэдэг миний стрессийн түвшин ямарыг би мэдэхгүй шүү дээ. Миний mental health ямарыг мэдэхгүй. Би шүн хэр их амарч өглөө босноо мэдэхгүй. Манай технологи таны одоо амралт тийм байна. Таны wellness score тэд байна. Стрессийн түвшин эд байна. Таны одоо сахарын өвчнөр өвдөх магадлал эд байна гэдэг. Миний яг дамжлагтайгаар орж ирнэ л та. Бид нар ганцаараа үнийг хийж чадахгүй тодорхой байхгүй лээ. Тийм учраас сайн нөгөө бид нар Америкт байж байхдаа хамт байсан компани Америкийн олон технологиудыг судалж гаад гадны компанитай хавсарсан хөгжүүлэлт хоёр компани хамтын хөгжүүлэлтийн брэнд бид нар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ нэвтэрчүүл дагаад зөндөө олон бенефитүүдийг хүртэх боломжтой. Нэмэх нь мэдгүй хэдүүлээ бас ярилцчаад ямар кастомайз хийж ямар бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэдгийг дахиад нэмэлтээр бас ярилцж болох гэж бодож байна. Ямар тач трейд хийж байгаа хүмүүсүүдийн эрүүл мэндийг технологи ашиглаж яаж муутгахгүй байх вэ? Яаж сайжруулах вэ? Яаж одоо red flag-уудыг бид нэр эрүүл мэндийн талаас red flag-уудыг бид ингэж анхааруулж чадах вэ гэдэг ийм know how технологи нөөцүүд манад байгаа. Ашиглах юм бол яаж болох байхаа гэж найдаж байна. За тэгэхээр бол сонсцгоосон байх те. Яаж гэж болж байна? Дараагийн кастом ямар байхыг мэдээж ихний кастом хийсэн зүйлийг яаж ашиглахаасаа мэдээж хамаарж байгаа те. Тэгээд юудсан одоо өөрийнхөө датаг ингээд зүгээр бүртгээд авч яах гэдэг бол бас бид нарт айгүй төвхтэй зүйл шүү дээ. Одоо өглөө яас. Яг энэ хэдэн цаг унтсан өглөө бүгдэнд ч амар хэцүү шүү дээ. Тэгээд тэр болгоо өөрийнхөө ингээд эрүүл мэндийн ямар нэг үзүүлэлтүүдийг ингээд одоо технологийн тусламжтайгаар мэдээд аавна гэдэг бол одоо надад л айгүй залхуу над чиг өндөл айгүй сайн санагдаж байна. Тэгээд тэрнээсээ одоо тэрнийхээ тусламжтайгаар бас ингээл тэ coin moin холборлол дэрэг ахаал мөнгө тодорхой хэмжээний мөнгөнд дүнд ингэж одоо зарцуулж болно гэж бодохоор надад бол илүү гоё сан. Юу гэх тэр нь бол илүү сонирхолтой гоё санагдчихлаа л та. Окей. За ингээд сэдвийн хүрээнд асуултууд маань надад бол дуслаа. Тэгээд танд бас манай сонсогч нарт муу манай трейдерүүдэд дахиад хэлэх гээд үлдсэн мэд тутам мэдээлэл байгаа болов. Окей. Түрүү нөгөө танай community-д бас хэрэгтэй нэг юм бас орхисон байх шиг байна. Тэр нь бид нар алхалтын апп дээр одоо wearable device гэж нэрлэдэг те. Одоо яг одоо ингээд Samsung-ийн юм гэдэг юм Apple-ийн цагууд гарчаад тэгээд тэндээсээ мэдээлэлүүдээ утас руугаа дамжуулаад хүмүүс үзээ явж байгаа байх.
Гэтэл монголчууд бүгдээрээ англи хэлтэй юу, бүгдээрээ тэрийг хэрэглэдэг чадах уу энэ гэвэл бас нөгөө хэрэгтэй. Гол нь тэр датагаа ашиглагдах үйс тэгээ өөртөө хэрэглэгдэх үйс болгож байгааг бол мэдээж үгүй зөвхөн дашборд л харж байгаа. Бидний зорилго бол биенээсээ салгадаггүй wearable device-ыг уяа. Тэр нь усанд орсон ч, унтсан ч, усанд сэлсэн ч, дугуй унсан ч бүгд байж байгаа. Тэгээд одоо цагт нэг удаа байнга эрүүл мэндийн мэдээлэл манай GoCare гэдэг апп руу шидсэн тэр мэдээлэл дээрээс нь суйрлаж яг хувьчилсан те personalized caring гэж нэрлэдэг. Хувьчилсан ийм эрүүл мэндийн зөвлөгөө, типсүүдийг араас нь өгдөг ийм бид нар болохыг бас сорж байгаа. Хэрвээ энэ зүйл гараад ирчих юм бол одоо өдрийн ямар цагт стресстэй байсан, магадгүй өдөр шөнө стресстэй байсан уу, яг трейд хийж явахдаа стресстэй байсан уу гэдэг юмыг хүн өөрийнхөө хувцсан дээр харж байгаа. Би ийм үед ингэж байна, тийм үед тэхгүй байна, ийм үед ингэж байна гэдгийг харчвал хүн тэрэн дээрээсээ ингэж одоо маневрлаад хөдөлгөл зүгээ арга хэмжээнүүдээ аваад явах боломж олцог манай технологи олохыг зорж байгаа. Мэдээж энэ технологи нь дахиад нөгөө care гэдэг токентэйгөө токенийхоо earn гэдэг байдал, mine гэдэг байдалтай зарцуулах байдал, шатаах горимж гэдэг юм уу. Эднэртэйгээ уялдаад явна. Тэгэхээр энэ болгоныг бид уялдуулаад ингээд хийхлээр ер нь бол одоо нэлээд ийм одоо токеномикийнхаа хүрээнд бол нэлээд care гэдэг нэртэй эдийн засгийн энэ эргэлтийг, урсгалыг бид нар бий болгохыг нэлээд хичээгээд ажиллаж байгаа гэсэн. За энэ маань бол ямар тач нэлээд хэдэн жил юмудаа хөгжүүлээд бас нэг арзаткуудаа гаргаад явж байгаа. Цаашдаа гаргасаар байх болохоор бас нэг агуу явчихлоо гэдэг нэлээд ихтгэл өмшөл хүлээлт бас байна. Тэгээ дахиад хэлэхэд та хэд манай технологиудыг татахаар бол дахиад нөгөө тайлбар энэ төрөөс оруулж болох байх тийм. Swing 423 гэдэг кодыг та хэд бас ашиглаараа. Тэгээ манай GoCare, CarePay гэдэг платформуудыг бас хэрэглэж бас үзээрэй. Гэтэ яг айхтар нөгөө юм хүлээлт тавихаас илүүтэйгээр ямар тач юмсууд нь ажиллаж байгаа гэдгийг нь ажиллаж байгаа нэхний ээлжин чухал болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ урт хугацаанд бас гоё хамтаа ажиллагаанууд үргэлжлүүлж болох хаа гэж найдаж байна тийм. Промо код нь одоо бүр ажиллаад эхэлсэн байгаа мó тийм. Эхэлсэн байгаа. Яг одоо тийм CarePay гэдэг апыг татлаа. Манай одоо би чамд харуулчих уу тийм. Эндээс яг хүмүүс харж чадахгүй байх. Гэтэ та Care гэж бичээд CarePay гэдэг аппликейшнийг Play Store, App Store-оос татах юм бол татаад тэгээд манай Care Card гэдэг сэсэн дээр дарна. Сэсэн дээр дарахаар 3 төрлийн одоо карт маань байгаа. Тэр 3 төрлийн картын аль нь дээр нь дарж болно те. Худалдаж авах гэж дараад промо код дээр за бит хоёроо яг шууд read харуулж байгаа шүү. Swing 423 те. 423 guys батан дээр шүү. Промо код амжилттай идэвхжлээ. Энэ карт маань нэг сая төгрөгийн юутай бол шууд 200 мянгаар авч болно гэсэн гараад ирж байна те. Тэгэхээр та хэдэд зориулаад бид нар 80% off байдлаар картаа өгч байна гэсэн. Энэ промо код нэг юу дуус хугацаатай байгаа юу эсвэл ингэ хугацаатай байсан мэдээж тэр байх гэж бодож байна. Одоогоор хэдэл хугацааг нь ярилцсан те. 7 хоног байх. За хугацаа нь бол тодорхой болоог байгаа юм биш үү? Гэтэ ерөөсөө идэвхжиж байгаа юм байна. Тэгэхээр уртуул хэрэггүй байх нь 7 хоног ч юм уу тийм байх тийм. За тэгээд урт байх гэж хичээнэ guys. Таанныхын талд бол байгаа шүү. За биднээс маш их хэрэгтэй мэдээллүүд өгсөнд баярлалаа. Зөв манай подкастт ирж оролцсонд маш их баярлалаа. Бизнест нь амжилт хүсье. За тэгээд бас хамтын ажиллагаа маань маш урт хугацаанд байх байхаа гэж найдаж байна. За баярлалаа. Та хэд бас ажлын амжилт, трейдерүүдэд трейдинг амжилт хүсье. За guys, сонсон бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд энэхүү подкаст маань өнөөдөртөө юм маргааш та YouTube руу орчин. За тэгэхээр хожигдож орж ирсэн хүмүүс байх юм бол битгий санаа зовоорой. Swing Traders YouTube-ээс төхөд сонсох бүтэн боломжтой байгаа шүү. Окей, за сонсон хүмүүс баярлалаа. Баяр таа.